уран ширхэг хуучны алтан зоос өгөөд би үүнийг талбайгаас олсон юм. Чи үгээр сүрэг худалдаж ав. Тэгээд талд гарч амьдар. Нэг л өдөр чи манай нутаг хамгийн сайхан нь манай бүсгүйчүүд хамгийн үзэсгэлэнтэй гэдгийг ухаарах болно гэд хүүгээ тэслэв. Ингэж хончин болжээ. Нэг өдөр хөө үдшийн бүрий тасрах үеэр хоноо туусаар нэгэн орхигдсон сумын дэргэд ирэв. Тэр шөнийг тэнд өнгөрөөхөөр шийдлээ. Тэр шөнөө өнгөрсөн 7 хоног зүудсэлэнтэй яг адилхан зүудлээд ахиад л түүнийгээ дуусгаас өмнө сэрэв. Хүү ихэд гайхаж бай. Учир нь тэр өнгөрсөн 7 хоногт яг энэ сүмд хоногложээ. Магадгүй дотор нь агч модургасан энэ сүм гүйдэлтэй юм болов уу? Түүнээс болоод хүү нэг зүйдээ яг 2 дахь удаага давтаж зүтлээд байгаа бололтой гэж бодов. Хүү хотод зүүдний тайлал хэлдэг настай цыган байдгийг гинэ санаад маргааш нь цыган дээр очиж үзүүлэхээр болов. Цыган дээр очтол чинд өөрийнхөө зүудний талаар асуугаар ирсэн юм байна гэж хэлв. Хүү би 2 удаа яг адилхан зүудэлсэн юм. Миний зүудэнд би хонтойгоо талж явж байтал нэгэн жаахан охин гарч ирээд тэдэндээ тоглож эхлэх юм. Тэгээд тэр гинэт миний гарнаас сатгаж нисээд Египтийн пирамидын дэргэд аваачлаа. Тэгээд хэрвээ та энд ирэх юм бол нуугдсан ертөнцийг олох болно гэж хэлсэн. Эртнээс яг хаана байгаа заагууд би сэрчих юм. 2 зүудэнд хоёуланд нь настай аваа хэсэг чимээгүй байж байснаа. Би чамаас одоо төлбөр авах боллоо. Гэхдээ хэрвээ чи ертөнцийг олвол түүний 11-ийг надад өг гэж хэлв. Хүүгийн нэт хөрөв. Тэр нуугдсан ертөнц зүудэлснээрээ өөртөө байгаа жоохон мөнгөө хэмнэх боломжтой болгоно. Хүү за тэгвэл энэ зүүдийг тайлтаа гэж хэлв. Цыган аваа юуны өмнө надад амлалдаг. Миний хэлэх зүйлийн оронд олох баялагийнхаа 10 хуваасны нэгийг өг гэв. Хүү тэгнэ гэж амлалаа. Цыган миний хэлэх тайлал гэвэл чи Египтийн пирамид руу заавал оч. Тэндээс чи чамайг маш баян болгох ертөнцийг олох болно гэв. Хүүгийн ийг төнөрөв. Үүнийг сонсох байсан бол энэ аваа дээр би ирэх хэрэг байсан гэж үү. Гэвч тэр төлбөр төлөх шаардлагагүйгээ санаад тайвшрав. За тэгвэл би Египт руу яаж очих вэ? Настай цыган би зөвхөн зүудний тайлал хэлдэг. Үүнийг яаж хэрэгжүүлэхийг би мэдэхгүй гэв. Хүү тэгвэл би Египт руу очихгүй бол яах вэ? Гэтэл цыган тэгвэл би хувь хүртэхгүй гэсэн үгтэй. Энэ анхных биш ээ.
гэж байгаа билээ гэж асуув. Настан чи өөрийн хувийн бахархлаа илрүүлж чадсан учраас гэж хэлв. Хувийн бахархал гэж юу байдгийг мэдэхгүй юу Настан? Хувийн бахархал гэдэг бол чиний үргэлж биелүүлэхийг хүсдэг зүйл юм. Хүн бүхэн залуу байх үедээ тэдний хувийн бахархал нь юу болохыг мэдж байдаг. Тухайн үед тэдэнд бүх зүйл ойлгомжтой, бүх зүйлийг бүтээх боломжтой мэт санагдаж байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам нэгэн хачирхалтай хүч тэднийг хувийн бахархлаа биелүүлнэ гэдэг бол бүтшгүй зүйл хэмээн итгүүлж эхэлдэг. Энэ хүч нь сөргөөр нөлөөлөд байгаа мэт санагддаг ч үнэндээ бол хувийн бахархлаа хэрхэн биелүүлэхийг зааж өгдөг хүч юм. Тэрээр чиний сэтгэл санаа болон хүсэл зоригийг бэлтгэдэг юм. Хувийн бахархал гэдэг бол чиний энэ дэлхий дээр биелүүлэх даалгавар гэсэн үг гэв. Настан дэлгүүрийнхаа дэргэд зогсож байгаа талхачин ирийн зүг зааснаа. Тэрээр жаахан бахта яг чам шиг аялахыг мөрөөддөг байсан. Гэвч тэр эхлээд талханы газар худалдаж аваад мөнгөө хураахаа шийдсэн. Талхачин ир хүмүүс амьдралынхаа ямар ч үед мөрөөддөг зүйлсээ биелүүлэх чадвартай гэдгийг ерөөсөө ухаараагүй юм да гэв. Тэр гончин болгоо шийдэх байж тээ гэж хэллээ. Тэр бодоогүй биш бодсон хэмээн Настан хэлэнгээ. Гэхдээ талхачид бол хонжтоос илүү нэр хүндтэй хүмүүс шүү дээ. Хонжид хээр газар унтаж байхад талхачин харин гэр оронтой хүмүүс. Эцэг эхчүүд хүүхдээ хонжтоос илүү талхачинтай суул баярлах болно. Эцсийн эцэст хүмүүсийн хончин болон талхачдын талаарх бодол нь тэдэнд хувийн бахархлаас нь илүү чухал болдог юм да хэмээн хэлв. Ямар учраас та надад энэ бүхний яриад байгаа билээ хэмээн хүүг асуудал. Яагаад гэвэл чи өөрийн хувийн бахархлаа орхих мөчтөд баг ирчгээд байгаа учраас. Би энэ үед ямар нэгэн байдлаар заавал илэрдэг. Бид заримдаа чухал шийдэл юм уу ухаалаг санаа байдлаар илэрдэг. Зарим үед эцэгтэй мөчд илүү хэлбараар юмсыг бүтээж өгдөг. Миний хийдэг өөр зүйлс байдаг ч гэсэн ер нь ихэнх тохиолдолд хүмүүс намайг биелүүлж өгсөн гэдгийг ухаардаггүй юм гэв. Тэгснэ Настан маргааш яг өдөрт сүргийнхаа 11-ийг надад авчир. Тэгээд би чамд нуугдсан ертөнцийг ханаас олохыг хэлж өгье гэв. Цагын хашны булангаар тойрон алга боллоо. Хөө маш их хэргэлцсэний эцэст маргааш Настандаа уулзгаа шийджээ. Тэр 6 хойно дууж авчирсан байв. Эрдэнэс хаана байгаа вэ гэж үг асуулаа. Эрдэнэс Египтэд пирамидуудын ойролцоо. Эрдэнэсийг олохын тулд чи зөв сайнгуудыг дагах ёстой. Бурхан хүн бүхэнд дагах замыг нь бэлдсэн байдаг. Чи зөвхөн түүний чамд үлдээсэн зөв сайнгуудыг л тайлж унших ёстой болно доо. Настан хөрмөө задгаалах үед хүү харсан зүйлдээ ихэд гайхав. Настан цуцаан галтаар хийж үнэт чулуугаар гойсон зээжвж өмссөн байв. Тэр үнэхээр хаан байлаа. Үүнийг ав хэмээн Настан зээжвчнээсээ цагаан хар чулуу гаргаж өгөөд өгөв. Энэ эдгээрийг урийн болон түмэм гэж нэрлэдэг. Харин тийм цагаан үгүй гэсэн утгатай. Хэрвээ чи зөв сайнгоо уншиж чадахгүй бол эдгээр нь чамд туслана. Гэхдээ чи болж өгвөл өөрөө шийдвэр гаргахыг хичээж байгаарай. Тэгээд Эрдэнэс пирамидд байгаа жаал хэдий мэдэж байсан ч гэлээ. Би чамд шийдвэр гаргахад чинь тусалсан учраас 6 хоног авах хэрэгтэй гэв. Тэгснээ хүүдгандан юу юунаас дөрөв хувийн бахархлаа төгсгөлт нь хүртэл та хабуу
Хөөшийн танилтаа пирамид руу очих хэрэгтэй байгаагаа хэллээ. Тэр бараг л тэнд байгаа ертөнцийнхаа талаар ярих шахсан боловч хэлээд хэрэггүй хэмээн шийдэв. Хэрвээ чи чадна гэл би чамайг газар чинаар хүслэе. Хөө ийхүү ярьж байх зураа тэрхүү баарны эзэн ойролцоон зогсоод тэдний яриа анхааралтай сонсож буйг ажиглалаа. Түүний байдал нэг л сайн санагдаад явж байгаа. Чи сахарын зүтлийг хөндлөн гатлах болно доо гэж залуу ир хэлээд үүний тулд чамд мөнгө хэрэгтэй. Чамд хангалттай мөнгө байгаас хий би мэдмээр байна гэв. Хөө мөнгөө гаргаад залуу ирд харуулв. Гэтэл баарны эзэн ойртон ирээд тэр хоёр арабаар хідэн үг солилцоход баарны эзэн их л зэвүүцэн шинжтэй харагдаж байв. Шин танил нь эндээс явцгаая гэж хэлээд тэр биднийг явахыг шаардаж байна гэв. Хөө тооцоогоо хийхээр босмогц. Баарны эзэн түүнийг татаж авчирснаа ууртаагаар хідэн үг хэлв. Түүний шин найз нь баарны эзнийг хажууд шинжлэхэд үг дагуулan гадагш гарлаа. Тэр чиний мөнгийг авахыг хүсэж байна гэж тэр хэлв. Тэгээд Танжер бол Бонд буурт улгаажд байдаг юм гэв. Хөө шинэхэн танилдаа итгэж байв. Залуу ир хүүгийн мөнгийг гаргаж ирээд тоолж эхлэв. Бид пирамидд маргааш гэхэд бараг хүрчнэ гэж залуу хэлв. Тэд хамтдаа Танжерийн нарийн гудамжнуудаар атлахцгаав. Хөө шин танилаас огтхонч хараагаа салахгүй явлаа. Эцсийн эцэст түүнд хүүгийн бүх мөнгө яваа шүү дээ. Хөө мөнгөө буцааж авъя гэж хэлмээр байсан ч нөхөрсөг бус зүйл болох байх гэж шийдлээ. Гэтэл гинэтгийн энэ бүх эргэлзээний дунд тэрээр амьдралдаа хизээж харж байгаагүй хамгийн сайхан сэлмийг харж орхив. Хөө Египтээс буцаж ирэхдээ энэхүү сэлмийг заавал худалдаж авандаа хэмээн өөртөө амтлав. Тэгээд тэр хэсэг хугацаанд сэлмийг ажиглаж сатаарснаа дэрлээ. Хөө шинэхэн танилаа хаанаас ч хаад олсонгүй. Тэр хүний нутагт тэр тусмаа